Оцзуки овгийнхан дэлхий дээр ирж бурхны мод хэмээх үлгэр домгийн модон чакра жимсийг ургуулсан гэдгийг та бүхэн мэдж байгаа билээ. Энэ жимсэнд хүмүүсийг хүрхийг хориглдог байсан бөгөөд бурхны модыг зарим соёл иргэншил ариун шүтээ хэмээн үзэж тэнгэр өдөд тэмүүлсэн бэлэгдэл болгон шүтэж байв. Харин өөр нэг хэсэг нь уг модыг аливаа дайн тулаанаас үл хамааран инх тайвны бэлэг тэмдэг хэмээн үздэг байж. Өмнөх бичлэгэнд дурдсанчлан Кагвагийн үйл явдлын дараа Хагурама чакра бол ертөнцийг бүх зүйлийг холбодог хүч гэдэгт итгэж энэхүү ойлголтыг хүмүүс түгэн түүний сургаалт нь ниншүүн болж чакраг амьдрах чухал хэрэгсэл болгон ашиглах замд хөтлсөн билээ. Гэвч түүний ууган хүн Индра чакрага зэвсэг болгон хувиргаж нинжицүүгийн эхлэлийг тавьснаар өнөөгийн шиноби ертөнц бий болсон билээ. Үүнээс хойш улсуудад газар нутгийн төлөөх дайн үргэлжилсээр жижиг улсууд шиноби овгуудыг хөслөн тулаанд ашиглаж байсан бөгөөд энэ хямрал нь шиноби нарын дундаж насалтай 30 жил болгон багасгасан гэдэг. Харин Хаширама Сенжо Учийнхаа овогт ивийн гэрээ санал болгож Мадара түүнийг хүлээн зөвшөөрснөөр Учийнхаа Сенжо овгууд галын устай хамтран шиноби тосгон байгуулсан хожим Конохагакуре хэмээн нэрлэгдсэнээр бусад овгууд энэ тосгонд нэгдэж эхэлсэн байдаг. Конохагийн хүч нэмэгдснээс айсан бусад улс орнууд энэ системийг дуурайлан өөрсдийн шиноби тосготыг байгуулсан дэлхийд даяар шиноби тосготын үүсэл бий болох эхлэл болсон бөгөөд үр дүнд нь 5 том шиноби улс ялгарн гарч ирсэн юм. 5 их шиноби улс бол шиноби ертөнцийн хамгийн том 5 улс бөгөөд Наруда цувралан голтой болдог. Эдгээр улсуудыг тус бүрийн захирлжуулах даймионоор өдөрддөг бөгөөд тэд хаан засаглалын маягаар өөрсдийн үндэстнүүдийг захирдаг. Эдгээр 5 улс нь тухайн зохиод гардаг дэлхийн янз бүрийн хэсэгт хуваагдсан барилж шиноби ертөнцид хүчний тэнцвэрийг хангадаг. Хойд зүүн хэсэгт аянгийн улс, хойд баруун хэсэгт газрын улс, зүүн хэсэгт усны улс, өмнөд баруун хэсэгт салхины улс, төв хэсэгт галын улс тус барилдаг бөгөөд эдгээрийн нэр нь тухайн бүс нутагт дамгаасан байгалийн элементээс гаралтай. Эдгээр их гүрнүүд шиноби үндэстнүүдийн хоорондын улс төр худалдааны хамгийн том таглагчд бөгөөд тус бүртээ гайхалтай хүчрхэг шиноби тосгонтой. Газрын улсад Ивакакуре, аянгийн улсад Кумакакуре, усны улсад Кирикакуре, салхины улсад Сунакакуре, эцэст нь галын улсад Конохагакуре хэмээх тосготууд байрладаг байна. Эдгээр 5 тосгоны толгойлогчдыг Кага хэмээн нэрддэг бөгөөд зөвхөн эдгээр тосгонд л Кага цолтой удирдагч байдаг. Хэдийгээр 5 өнхийн улс цэрэг зэвсэг болон хүчний хувьд бараг тэнцүү байж ерөнхийдөө тэнцвэртэй байдлыг хадгаладагч галын улс хамгийн хүчрхэг нөлөө бүхий гэж тооцогддог. Үүнтэй адил галын улсын Конохагакуре тосгон бүх шиноби тосгодууд дундаа хамгийн хүчтэй тооцогдож Конохагийн Хокуге шиноби ертөнцийн оргилд хүрсэн удирдагч гэж хүндлэгддэг. 4-р шиноби дайны үед 5 их улс болон төмрийн улсын самурай нарыг эвсэж Тобигийн сарны нүд төлөвлөгөөг зогсоохын тулд нэгдсэн юм. Энэхүү дайн дууссаны дараа Нарутаг үед буюу тэрээр 7-р Хокуге болсон үед эдгээр 5 улс өөр хоорондын наримдалт харилцааг хадгалж хөгжил цэцэглэлт бий болгосон. 4-р шиноби дайны дараахаа энэхүү нэгдэл нь 5 улсын хоорондын үйл ойлголцыг бүрэн арилгаж эв наримдлын бат бөх холбоо үүсгэхэд хүргэсэн бөгөөд үүний үр дүнд шиноби холбоо хэмээх хүчтэй эвсэл байгуулагдсан байдаг. Эдгээр улс орнууд одоо аливаа асуудлыг шударга сэтгэлийн хөдөлгөөн ярилцсан шийдвэрлэж эв нэгдэлтэй байдалтай үлгэр жишээ болж байгаа билээ. Мэдээж хэрэг энэ 5 улсаас гадна төмрийн улс, өвлийн улс, дууны улс, тэнгэрийн улс гэх зэрэг улсууд байдгаас гадна өөрөө 40 төрлийн жижиг улсууд бас оршин тогтнодог. Наруда ертөнцид шиноби нарын 25 үндэс тосгон байдаг гэж үздэг. Эдгээр тосгодыг ихэвчлэн том дунд жижиг гэж ангилдаг бөгөөд хамгийн алдартай зохиолт нөлөөтэй тосгодын талаар ярихаар бэлтгэлээ. Ивакакуре тосгон буюу чулууны нос тосгон газрын улсын зүрхэнд чулуун ханаар хүрээлэгдсэн байдлаар оршдог. Энэ тосгон нь анхны Зүчикагийн удирдлагын дор дайны үеийн эмх замраагүй байдлын дараа байгуулагдсан бөгөөд үүний дараахан Конохагийн анхны Хокуге сүүл араатнуудыг шиноби тосгодуудад хуваарлаж хүчний тэнцвэрийг бий болгохын тулд Ивакакуред сүүл араатан зарах санал тавьсан байдаг. Энэ нь хоёр тосгоны харилцааг найрамдалд ойртуулсан мэт харагдаж байсан ч бодит байдалд Мадара Учийнхагийн санаачлагаар Конохагийн иргэшилд оруулах орлогоос болж хоёр тосгоны хоорондын маргаан хурцтмал болж эхэлсэн юм. Ивагийн стратегийн байрлал нь тэднийг дайснуудаас хамгаалахад тохиромжтой байсан ч бусад шиноби тосгодуудтай олон удаа сорхилдон бий болгож байжээ. Жишээ нь Сунагийн ойролцоо орших нь хоёр тосгоны хооронд байнгын зөрчилдөөн үүсгэж шинобинуудын дунд гүнзгий дайсагнал бий болгосны дээр хоёр дахь Зүчикага, хоёр дахь Мизукага нарын тулаан харилцан амар үүснээр дууссан түүхэнд тод үлдсэн үйл явдал болжээ. Иван хоёр дахь шиноби дайны үеэр Коноха болон Сунагийн эсрэг толдож Амакакурегийн нутаг дэвсгэрийг байлдааны талбар болгон ашигласан байдаг. Харин 3 дахь шиноби дайны үеэр Ивагийн хүчин Конохагийн эсрэг хүчтэй тэмцэж байсан ч Канабе гүрийг эвдэлснээр тэдний хангамжийн шугам тасарч дайны өрнөлөг Конохагийн талд эргүүлсэн төдийгүй Конохагийн шар гэлба Ивагийн мянган шинобыг ганцаараа яасан тэдний хувьд ялагдлын томоохон шалтгаан болсон. Уг тосгоны хамгийн анхны Зүчикага нь Ишикава. Хоёр дахь нь Мөмө бөгөөд Нарутагийн үед Оноко тосгоныг удирдах байсан. Хожим Борутагийн үед Куроцучи 4-р Зүчикага олсон байдаг. Инх тайвны үед ч Ива далд байдлаараа бос тосгодуудын эсрэг ажилласаар байв.
Тэд хөлсний шиноби ашиглан өөрсдийн шууд оролцох боломжгүй даалгавруудыг биелүүлж стратегийн ашиг хонжоо хайж байсан. Дейдрагийн уралд бол Ивагийн түүхэн дэх том үйл явдал бөгөөд тэрээр хориотой техникийг хулгайлж тосгонд тохирол учруулсны дараа зугтсан. Тосгоны түүхэнд мөн сүүл аратнуудтай холбоотой олон үйл явдлууд тохиолдсон байдаг. Жишээ нь 4 сүлт Роши, 5 сүлт Хан нарыг Жинчүрк болгон ашиглаж байсан ч эдгээр Жинчүркийн нараа тосгондоо төдийлөн үнэлэгддэг байв. Тэд Акацукад баригдсан тосгоны хувьд ичүүртэй үйл явдал болж Цүчикага энэ талаар өөр тосгодуудад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байдаг. Дөрөвдөг шиноби дайны үед Ива эвслийн хүчинд нэгдэн Акацукигийн эсрэг тулцсан. 3 дахь Цүчикага дайны талбарт өөрөө гарч бусад тосгонуудтай хамтан ажиллагаагаа дэмжих болсон Ивагийн замдлыг өөрчилсөн бөгөөд дайны дараа тосгон шинжлэгдэж шинэ хотыг хуучин тосгоны ойролцоо босгожээ. Хуучин тосгон хуучин хот нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд шинэ хотын хамгийн өндөр барилга нь Цүчикагагийн ордон болсон байна. Кумакакура буюу нууц үл тосгон нь Аянгийн улсын хамгийн өндөр хэсэгт уулсын дунд үүлэн дотор нутагсан шиноби тосгон юм. Энэ тосгон нь анхны Райкагийн удирдлага дор байгуулагдсан бөгөөд анхнаасаа л цэрэг эдийн засгийн хувьд хүчрхэгчхийг зорддог байсан. Кумакакура нь өөрийн дайчин шинж чанараар алдартай бөгөөд хүч чадал стратегийн төвчлөрөө бусад тосгодуудтай өршөлдөж ирсэн билээ. Уг тосгон нь 2 сүлт аратан болох Мататаби болон 8 сүлт Гюкиг тосгоны Жинчүркийн нарын дотор хамгаалж тэднийг сургалтаар дамжуулан зэвсэг болгон ашигладаг. Энэ талаараа тэд бусад шиноби тосгодуудын дунд онцгой байр суурь эзэлдэг байсан бөгөөд сүүл аратуудыг хүчийг хэрхэн удирдах тал дээр хамгийн туршлагатай юм. Кумакакура анхнаасаа л бусад тосгонуудтай зөрчилдөж дайсангалтай харилцаатай байсан бөгөөд тэд эхлээд Конохагийн хүчрхэг нөлөө сөрөн зогсохын тулд маш эрчимтэй зэвсэглэлийн уралдаанд оролцож нэгэн үеийг Кумакакурагийн шиноби нарыг Хьюгакаланы хүчрхэг дожцоо болох Бякуганыг олзуулж өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлэхийг оролдсон. Энэ орлого нь Конохагийн болон Хьюгакаланы эсэргүүцэлтэд тулж үр дүнд нь Хияшигийн ихэр дүү Хизаши аймаалцсан байдаг. Кумакакурагийн стратегийн амжилтын нэг жишээ нь Райкагийн хүч чадал, хурд удирдлага бөгөөд тэднийг дайнд ямагт тэргүүлэх боломж олгодог байсан. 3 дахь Райкага бол тэдний түүхэн дэх хамгийн хүчрхэг удирдагч бөгөөд тэрээр өөрийн биеэр 10,000 дайсны эсрэг тулдаж цэргүүдээ болон тосгоноо хамгаалж байсан алдартай билээ. Түүнийхөө 4 дахь Райкага мөн хүчрхэг дайчин бөгөөд Конохагийн шар галбайтай өрсөлдөхөц хурд хүчийг эзэмшдэг байсан. Тус тосгоны ихэнх Кага нарын жинхэнэ нэр нь тодорхой бас. Иймд тэдний нэр алдар нь цол хэрхмээрээ алдарсан байдаг. 1-р Райкага, 2-р Райкага, 3-р Райкага, 4-р Райкага, эцэст нь Боротогийн зохиол дээр даруй 5-р Райкага болсон байдаг. Дайны дараа Кумакакура тосгоны цэргийн болон эдийн засгийн хүч хэвээр хадгалагдсан бөгөөд тосгоны ирээдүйн хөгжлийн төлөө хүчтэй удирдлага, стратегийн алсан хараатайгаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр тэдний түүх зөрчил тэмцлэр дүүрэн боловч Кумакакура болон шиноби ертөнцид хүч чадал, эв нэгдэл, эр зоргийг илэрхийлсэн өвөрмөц соёл уламжлалтай тосгон юм. Киригакура буюу нууц манангийн тосгон нь усны орны зүрхэнд ой мод, голом мөрөн, нуурын донд орших шиноби тосгон юм. Тосгоны газар зүйн байршил нь нууцлаг хамгаалалт сайтай бөгөөд хүрээлэн буй байглаасаа байнга өтгөн манд бүрхэгдэг тул энэ нэрээрээ алдаршсан. Киригакура бол шиноби ертөнцийн хамгийн хатуу дэг журамтай айдас хүйс эрсдлийн илэрхийлэл болсон тосгодуудын нэг юм. Анхны Мизукагийн удирдлага дор Киригакура байгуулагдаж, шиноби нарын хатуу сургалтаас улбаалan цус манангийн тосгон хэмээх харгас нэрийг олж авсан. Энэ нэрийн гарал нь шиноби болохоор сурч буй хүүхдүүдийн эцсийн шалгууртай холбоотой бөгөөд шавнаар хоорондоо өхөлт хүргэх тулаан хийх хатуу дүрмээс үүдэлтэй юм. Энэ явдал нь тосгоны шинобинуудыг хүчтэй, ямар ч нөхцөлд амьд үлдэх чадвартай болгодогч тэдний дунд үл итгэлцэл айдас дагуулдаг. Тосгоны анхны Кага нь Бякуран бөгөөд 2 дугаарх нь Гингэцүү Хооцуки, 3 дугаархын нэр мөн адил тодорхойгүй байдаг. 4 дугаар Мизукага нь Ягура, 5 дугаарх нь Мэйтэрүмэн бол Боротогийн үед Чоужора 6 дугаар Мизукага болсон байдаг. Киригакура олон өвөрмөц клан техникүүдээр алдартай. Тэдний дунд Момочи Забуза, Хошигака Кисама зэрэг алдартай шинобинууд харилцагддаг. 7 алдар сэлэмчин хэмээх шиноби бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл нь Киригакурагийн гол зэвсэг бөгөөд тэдгээр шинобинуудын эзэмшдэг аврах том, гайхамшиг сэлэмнүүд нь өвөрмөц хүч давуу талуудтай. 7 сэлэмчт нь дайны үед эсрэг талдаа асрыг хохирол учруулж Киригакурагийн нэр хүндэг өсгдөг байсан ч олон жилийн туршид зарим нь орвож Акацуки дэссэн тосгоны дотоод итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлсэн. Сүүл аратуудын хувьд Киригакура 3 сүлд Исобог Жинчүрк нартай хамгаалж байсан. Харин 3 сүлдийн хамгийн алдартай Жинчүрк бол 4 дахь Мизукага Ягура байлаа. Гэсэн хэдий ч Ягурагийн удирдлага доор Киригакура харгас тэглэмтэй болж тосгоны шинобинуудын дунд Ягурад итгэл алдарсан үе байсан. Зарим нь Ягура сүүл араатны хяналтад өртсөн гэж итгэдэг бөгөөд энэ нь түүний удирдлага доор тосгон зэрлэг дарангуй шинжтэй болсон шалтгаан гэж үздэг байв. Киригакура 3 дахь шиноби дайны үед Конохагаас өшөө авах, улмаараа тэднийг дотроос нь сүрэлэх зорилгоор нарийн нууцлаг төлөвлөгөө боловсруулсан байдаг.
Энэ төлөвлөгөөний гол төвд Конохагийн Шиноби ринг ноохоор байсан юм. Кирик Акура Ринийг барьж авч түүний биед 3 дахь сүүлд Изобог хүчээр хамгаалах аргыг ашигласан. Тэдний төлөвлөгөөний дагуу Риныг Конохаа руу буцааж Изобог тэнд дотор нь сэрэх байсан бөгөөд энэ нь Коноход асрыг хохирол учруулж тосгоныг сүрлэх зорилготой байв. Гэвч Рин өөрийн биед Изобо байгаа гэдгийг мэдмэгцээ Конохаг хамгаалах хүсэлтэд автан энэ аюулаас тосгоноо аврахын тулд амиа золиослох шийдвэр гаргасан. Какаши Риныг Кирик Акурагийн Шинобинуудаас хамгаалан тэмцэж байх үед Рин Какашигийн чудараг зориуд өөр тусгаж өөрийгөө хөнөөсөн юм. Энэ явдал Какашид асраг сэтгэлийн шарх үлдээсэн бөгөөд түүний амьдралд гүн гүнзгий нөлөөсний дээр мэдээж Обитог зохиолын чухал эсрэг дүр болгоод түлхэж үзүүлсэн билээ. Дөрөвдөг Шиноби дайны үед Кирик Акура эвслийн Шиноби хүчин нэгдэж энэ дайны үеэр тосгоны Шинобинууд болон шинэ Мизукага Мэй Тэрэумэ эв наримтлалын төлөө илүү нээлттэй уян хатан бодлого баримталж эхэлсэн. Дайны дараа Кирик Акура сусд манан хэмээх нэрнээс ангижирч илүү ардчилсан найрамдалт нийгэм байгуулахад анхаарч шинжилэл хийжээ. Сунага Акура буюу нууцлаг эс тосгон нь салхины орны өргөн удам эсэн цөлд орших Шиноби тосгон юм. Түүний хатав ширүүн байгал цаг уурын нөхцөл нь Шинобинуудад амьд үлдэх дасан зохицох чадварыг шаарддаг бөгөөд энэ тэднийг тэсвэр хатуужил стратегийн ур чадвараараа бусдаасаа онцгойлдог. Сунага Акура анхны Казакагийн удирдлагад ор байгуулсан бөгөөд тосгоны стратегийн байршлан түүний хамгаалтад ихээхэн давуу талыг бий болгодог. Цөлийн өргөн удам хүнд бэрх байдал нь дайснуудад тосгонд ойртуулахгүй байх томоохон саад болдог ба тосгоны Шинобинууд эсэн дундаас давтлах зам өргөийг нөдлөх орчноо бүрэн ашиглах чадвартай учраас байгалийн хаалт болсон энэ газар нутаг нь өөрсдийн хамгийн том зэвсэг болж чаддаг. Энэ тосгон болоо Шиноби ертөнцийн хамгийн өвөрмөц техникүүдийн өлгий юм. Тосгоны гол шинж чанар нь элс салхины техникийг ашиглахад суурилдаг. Энэ тал дээр 3 дахь Казакага хамгийн алдартай бөгөөд тэрээр өөрийн хяналтаараа төмөр элсийг удирдах чадвартай байсан. Энэхүү ур чадвар нь түүнийг хамгийн хүчрэх Казакага хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн ч тэрээр сургаггүй алга болсон тосгонд хүний цохилт болсон байдаг. Тосгоны өөр нэг онцлог бол сүүл дараатнуудтай холбоотой түүх юм. Нэгсүүлдэ Шукакуга Сунага Акура удаан хугацааны турш удирдах байсан бөгөөд түүнийг тосгоны жинчүүркээ болох Шинобинуудад хамгаалж хамгаалтын болон дайралтын хэрэгсэл болгон ашиглаж байв. Хамгийн алдартай жинчүүркийн Гара бөгөөд тэрээр багадаа хяналтаа алдсан хэмээн тусганаасаа тусгаарлагдаж хүйдэн цус алуурчин хэмээн цоллогдож байв. Гэвч тэрээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж 5 дахь Казакага болж чадсан бөгөөд тосгоноо инх тавин эмнэгдлийн зам руу хөтлөж чадсан юм. Сунага Акурагийн түүхэнд бусад тосгонуудтай олон удаа мөргөлдөөн гарч байсан. Тосгон Конохагийн эсрэг удаан хугацаанд дайсагнасан байдалтай байсан бөгөөд үнний нэг илрэл нь чүнний шалгалтын үеэр Орочимарагийн нөлөөнд орсон явдал байв. Энэ явдлын улмаас Сунага Акура Коноход дайтаж үр дүнд нь тосгоны цэрэг хүч ихээхэн хохирол амсжээ. Гэвч энэ үйл явдлын дараа хоёр тосгон эвлэрч харилцан тусалдсан холбоотнууд болж чадсан юм. Казакага нь зөвхөн цэргийн хүчийг удирдахаас гадна элсний тосгоны эдийн засаг стратегийг ч хариуцдаг. Байгалийн нөөц хомс эдийн засгийн нөхцөл хүнд тулаа Сунага Акура бусад тосгонуудтай худалдаа гэрээ хэлцэл хийхэд ихээхэн анхаарал хандуулдаг байв. Уг тосгоны Кага нарын хувьд анхны удирдагч нь Рето, 2 дугаар Казакага Сэмон, 3 дугаархын нэр мөн адил тодорхой бас байдаг бөгөөд 4 дугаар Казакага Раса, 5 дугаарх нь Гара басан байдаг. 4 дахь Шиноби дайны үеэр Сунага Акура эвслийн Шиноби хүчинд нэгдэж дэлхийн эв нэглэг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан. Гара дайнд удирдагчийн байр суурийг эзэлж бусад тосгоны Шинобинуудыг удирдан Акацакугийн эсрэг тэмцэлд манлайлан оролцсон билээ. Конохаг Акура буюу нууц навчид тосгон галын орны төвд орчих Шиноби ертөнцийн хамгийн хүчрэг түүхэн тосгодуудын нэг юм. Тосгоныг анх Хаширама Сенжо Мадара Учиха нар үүсгэн байгуулж Шиноби дайны хөнөөлтүр дагуураас зайлсхийхийн тулд хүчрэг клануудыг нэгтгэж инх тайванг тогтоох зорилготой байв. Тосгоныг төвлөрсөн удирдлагатай болгож Хокаге гэх удирдагчийн системийг бий болгосноор Конохаг Акура Шиноби ертөнцөд шинэ нэрэн үеийг авчирсан гэж үздэг. Анхны Хокаге Хаширама Сенжо өөрийн хүч чадал гүн ухаан сүүл дараатнуудыг хэн зохицуулах чадвараараа тосгоныг бат бөх сүртэй болгож босод Шиноби тосгонуудтай инх тайвныг зохицуулахыг хичээж байв. Гэвч Мадара Учихагийн уралд Хаширамагийн үхэл зэрэг үйл явдлууд Конохаг Акурад томоохон сорилтыг авчирсан юм. Тосгонд бас Амбо хэмээх Кагагийн шууд удирдлагаар ажилладаг нууц ажиллагаанд мэргэсэн элит нинжагийн бүлэг байдаг. Тэд нууц даалгавраа тагнуул алуурчдаг устгах царайг аюултай үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хувийн мэдээлэлээ нуухын тулд амьтны хэлбэртэй маск зүүдэг. Амбогийн рүү салбар нь илүү хүйтэн сэтгэлтэй хатуу бодлого баримталдаг бөгөөд Итачи Какаши зэрэг алдартай дөрүүд энэ бүлэгт хариалагдж байсан. Амбо бүлгийн гишүүдийг ихэвчлэн Жонын зэрэгтэй онцгой чадвартай нинжагаа сонгодог бөгөөд тэд мэдрэмжээ дарах, хурамч нараар ажиллах зэрэг хатуу дүрмтэй. Рүүд салбар нь Данзагийн удирдлаганд байж гишүүд нарийн бэлтгэгдсэн байдаг бөгөөд тэд ур чадвараараа гайхагдагч тэдний ажил ихэвчлэн эрсдэлтэй, амьд үлдэх магадлал багатай байдаг тул хит удаан хугацаанд ажиллах нь ховор байдаг.
Конохагакурын зөвхөн амар тайван замаар хөгжөөгүй ба шиноби ертөнцийн олон дайнд оролцож байсан бөгөөд энэ нь тэднийг илүү хүчрхэг болгож босод тасгтуудын дунд хүндлэл айдсыг хүлээхэд хүргэсэн. Эдгээрийн дунд Конохагийн хамгийн онцгой сорилтыг Тобирамаг үгэл, Ужига Каланы бослого, дөрөв дэх Хокагийн үед Обитагийн халдлага зэрэг үйл явдлууд багтдаг. Уг тосгоны удирдагчдын хувьд 1-р Хокаgai Хаширама Сенжу, 2-р Хокаgai Тобирама Сенжу, 3-р Хокаgai Хирэвзэн Сарутаби, 4-р Хокаgai Мината Намикасай, 5-р Хокаgai Цунадай бол 6-р Хокаgai Какаши Хатакай. Эцэст нь 7-р Хокаgai Наруто Узумаки тус болсон байдаг. Шиноби нарын зэрэглэл нь тэдний ур чадвар, туршлага, хариуцлагаас хамааран дараах байдлаар ангилагдана. Академийн оюутан бол шиноби болохыг хүссэн хүүхдүүдийн анхан шат бөгөөд тэд төгсөлтийн шалгалт өгснөөр гинэн болж, багийн системд хялбар даалгавруудад D болон C зэрэглийн даалгавар гүйцэтгэдэг. Гинэнээс дээш гарахын тулд чүнэний шалгалт өгч тэнцсэн тохиолдолд чүнэн болдог ба илүү хариуцлагатай үүрэг C болон B зэрэглийн даалгаврууд гүйцэтгэх боломжтой. Чүнэнээс дээш жонын болдог бөгөөд тэд тосгоны хамгийн хүчрхэг нинжа нарын тоонд орж өндөр зэрэглэлийн A болон S зэрэглэлийн аюултай даалгаврууд биелүүлдэг бөгөөд жонын дотроо хамгийн чадварлаг нь тусгай жонын болдог байна. Ховор тохиолдолд санийн зэрэглэлээр нэрлэгдэх хүмүүс байдаг бөгөөд тэд тосгоны домог шинобинуудын тоонд багтана. Шиноби нарын зэрэглэл нь үүрэг хариуцлагын шатлсан системийг харуулж тус бүртээ онцгой чадвар шаарддаг байна.